нөхцөлдөө орлуулах юм бол утгууд нь ийм нөхцөлийг хангадаг бол f(x) гэсэн функц бол энэ завсар дээр өсдөг функц байна гэсэн үг. За эсрэг тохиолдолд буурдаг функц байна гэсэн. За тэгэхээр зөвлөх юм бол за тохиолдолд нь за график дээр орших нэг x1 x2 гэсэн координаттай цэг авъя. За үүнийх нь x2 нэх. За ийм байх юм бол за x2 нэх. Өөрөөр хэлбэл тоон шулуун дээр байгаа хоёр тооны баруун гартал нэг байдаг. За тэгвэл энэ цэг таргалзах утгууд нь x1 таргалзах утга нь энэ x2 харгалзах утга нь юм байдал. Y-гүүдийн хооронд нь жишгэх юм бол x1-ийнх нь утга нь x2-ийнхоо утгаас бага байгаа буюу ийм байх юм бол x-ийнх нь утга өсөж явахад y-ийнх нь утга буурчих юм бол буурах функц гэдэг. За b тохиолдолд за график дээр орших x1-ээс x2 нэх вэ. За энэ их байна x-ийн утга. За тухайн x цэг таргалзах y-гүүдийнх нь утга нь x1-ийнхаа утгаас x2-ийнх нь утга нь их байгаа. Өөрөөр хэлбэл x-ийн утга өсөж явахад y-ийн утга дагаж өсөж явах юм бол тухайн функц өсдөг функц байна гэсэн үг. За уламжлалтай холбоо тайлбарлах юм бол функц өгч буурах завсарыг за чанар 1 y-x функц нь AB завсарт өсдөг бол завсрын бүх цэг дээрх уламжлалын эрг байна. За урвуу өгүүлбэр нь AB завсрын бүх цэг дээрх уламжлалын утга нь эрг байвал f(x) функц энэ завсар дээр өснө гэсэн. За хоёр дахь чанар нь f(x) функц AB завсар дээр буурдаг бол завсрын бүх цэг дээрх уламжлал нь сөрөг байна. За урвуу өгүүлбэр нь AB завсрын бүх цэг дээрх уламжлал нь сөрөг утгатай байвал f(x) функцийг энэ завсар дээр буурна гэж. За уламжлал нь харин тэгтэй тэнцүү байх юм бол энэ цэгийг тогтворчлолтын цэг гэнэ. За уламжлал нь тэгтэй тэнцүү байна гэдэг чинь тогтмол тоо байна л гэсэн. За тэгэхээр тогтворчлолтын цэг дээрх функцийн график татсан шүргэгч шулуун болохоор хэвтэй тэнхлэгтэй бол параллел болцдог. За үүнийг жишээгээр харуулна. За ерөнхийдөө маш довчоор дүгнэх юм бол за y тэнцүү f(x) гэсэн ийм нэг функц өгдөө түүний уламжлал нь тэгээс их завсар дээр л өснө гэсэн. Тэгтээ тэнцүү байгаа завсар дээр тогтворчно. Тэгээс бага завсар дээр буурна гэсэн үг. За жишээ авъя. За жишээ 1 дараа функцуудын өсөх буурах завсрыг олоо гэсэн юм бодлого авъя. За тэгэхээр за уламжлалаа авчих юм бол за 3x-ийн уламжлал 3, 2-ын уламжлал 0. За тэгэхээр манай функц уламжлал нь тэгээс их тогтмол тоо гарчиж байна. За уламжлал нь тэгээс их байна гэдэг нь өөрөөр хэлбэл манай уламжлал авсан утга нь тэгээс их байна гэдэг нь өснө гэсэн үг. Энэ функц өснө. За тэгэхээр өсгөх нь бол бүр илэрхий юм. За өөрөөр хэлбэл манай энэ функцийн график шулуун. За шулуун бөгөөд налалт нь эрэг тоо байгаа учраас энэ бол өсгөх нь бол илэрхий юм ба. Графикийг нь зурж харуулъя. За графикийг нь байгуулах юм бол за x нь тэг үед y нь сөрөг 2 байна. За харин y нь тэг үед 3x-ээс нь 2-ыг 3-ны 2. За тэг сөрөг 2 гэсэн цэг 3-ны 2 тэг гэсэн цэгийг дайрсан шулуун байна. За байгуулъя. Тэг сөрөг 2. За энэ цэг за 1 гэсэн бүхэл зайг 3-аас-ны 2 гэхээр энэ 3-аас-ны 2 гэхээр. За энэ хоёр цэг тэнхлэгүүтэй огтлох цэгээр нь шулууныг байгуулвал амархан байдаг.
За энэ шулуун бол өсөж байгаа шулуун байна гэдэг нь бол илэрхий харагдаж байна. За x-ийн утга өсгөд y-ийн утга өсгөн тогтмол өснө. За энд бол манай өсөх завсар бол дурын x бүхтэй олонлог дээр өсөх буюу сөрөг хязгааргүйгээс эрх хязгааргүй x-ийнх нь авч болох утга бол ийм байна. Энэ завсар дээр өснө. За харин буурах завсаргүй. Буурах завсар байхгүй. Завсаргүй. Өөрөөр хэлбэл x тариалагдах нь ийм. За B тохиолдлыг авъя. За B тохиолдлыг бодох юм бол 2x нь 3x гэсэн функцийн уламжлал авах юм бол 20 уламжлалтыг 3x уламжлал сөрөг 3x уламжлал сөрөг 3. Ингээд уламжлал нь сөрөг 3 гарч ийн. Энэ нь тэгээс бага учраас энэ буурна. Буурах функц байна гэж ойлгоно. За тэгэхээр графикийн хувьд ч гэсэн энэ функц буурж байгаа шулуун байгааг харж байгаа. Өөрөөр хэлбэл налд нь сөрөгтэй учраас буурж байна. А тохиолдол налд нь эрэгтэй учраас өсөж байна. За тэгэхээр манай функц бол сөрөг хязгааргүйгээс эрэг хязгааргүй завсар дээр байвал буурна. За харин өсөх завсар бол байхгүй. Өсөх завсаргүй. Завсаргүй гэсэн. За week бодъё. X-ийн уламжлал x квадратын уламжлал нь 2x. За уламжлалын утга нь тэгээс их үед бодохоор 2x нь тэгээс их гэхээр 2 туугаад өгөхөөр x нь тэгээс их бол. Өөрөөр хэлбэл тэгээс нэм хязгааргүй завсар дээр болохоор өснө гэсэн. За тэгээс бага үед буурах тохиолдлыг байна. Тэ. За тэгээс бага. Сөрөг хязгааргүйгээс тэг завсар дээр бол буурна гэсэн. За яг уламжлал нь тэгтээ тэнцүү юм бас сонирхчээ. Тэгэхээр 2x нь тэг гэхээр x нь тэг. За энэ цэг дээр бол докторчно гэсэн. Докторчлалтэй цэг. За тэгэхээр графикаас харахад ч гэсэндээ за сөрөг хязгааргүйгээс яг тэг хүртэл энэ завсрууд дээр энэ график буурч байна. Өөрөөр хэлбэл доошоо зурагдаж байна гэсэн. За харин тэгээс нэм хязгааргүй энэ завсар дээр график дээшээ зурагдаж байна. Тэгээс нэм хязгааргүй завсар дээр. За энэ хэсэг нь бол энэ. За буурж байгаа хэсэг нь бол энэ улаанаар. За яг докторчж байгаа цэг үе x тэнхлэгийг огтлж байгаа цэг дээр болохоор манай функц өсгчгүй буурахчгүй яг 0,0 цэг дээр буюу орон цэг дээр бол докторчж байна гэсэн. Тэгээ энэ цэгийг бол докторчлтын цэг гэж нэрлэдэг байгаа. За дараагийн жишээг авах юм бол y тэнцүү x кубээс хасах нь 3x гэсэн функцийн өсөх буурах завсар болон докторчлтын цэгийг олоо гэсэн бодлого байна. За уламжлалыг авах юм бол 3x квадрат хасах нь 3 болж байна. За үүнийг тэгтээ тэнцвүүлээд докторчлтын цэгүүдийг нь олох юм бол за 1 сөрөг 1 гэсэн цэгүүд болтжээ. За энийг тоон шулуун дээр интервал дээр одоо бодож зурчдаг. За тэгэхээр үүний зургийг зурхтаа бол энэ функцийнхаа уламжлал авсан функцийнхаа график харагддаг. Энэ квадрат функц байгаа учраас дээшээ харсан парабол буюу юм байна. Тэгээд x тэнхлэгээс доош орших нь сөрөгтөө дээшээ орших хэсэгтэр эрэг утга авна. За тэгэхээр эрэг утга авж байгаа завсар нь бол сөрөг хязгааргүйгээс сөрөг 1
сөрөг хязгааргүй сөрөг 1. За 1-ээс нэмэх хязгааргүй. Энэ завсар дээр эрг утгахгүй юу? Энэ завсар дээр функц бол өсөх нэ. Өсөх завсар. За өсөж байгаа үгийн мөн яг хуу тухайн цэг аваад шалгаад үзье. Өөрөөр хэлбэл сөрөг хязгааргүй сөрөг 1 энэ завсарт сөрөг 2 гэсэн тоо оршино. За үүнийг уламжлал авсан функц руугаа орлуулад үзэх юм бол за 18 гэсэн утга гарч ийн. Энэ нь бол тэгээс их байна гэдэг нь илэрхий харагдаж байна. За 1-ээс нэмэх хязгааргүй завсраас мөн 2 гэсэн утгыг аваад шалгаад үзэх юм бол 6 гарч ийн. Энэ тэгээс их гэдэг нь үнэн. За иймд бол энэ хоёр завсар дээрээ бол өснөө гэдэг нь бол илэрхий харагдаж байна. За тэгээд сөрөг 1-ээс 1-ийн хооронд завсар дээрээ бол уурна гэж. За энэ завсарт мөн тэг гэсэн тоо энэ завсарт харьяалагдах учраас шалгаад үзэх юм бол сөрөг 3 гарч байна. Энэ тэгээс бага учраас буурж байна. За докторчлтын цэгүүдийг олох юм бол за энэ тэгтэй тэнцүү уламжлал аваад тэгтэй тэнцвүүлээс гарч байгаа тоонууд бол докторчлтын цэгүүд болно. За энийг анхны функц руугаа орлуулад олно. За тэгэх юм бол сөрөг 1-ийг орлуулангууд 2 гэсэн утга гарч байна. Сөрөг 1 2 гэсэн цэг дээр докторчих юм байна. Манай функцийн график. За 1 x1 үед сөрөг 2 байна. За үүн дээр мөн докторчих юм байна. За график дээр тайлбарлаж харуул. За график дээр тайлбарлая. За манай буурах завсар бол сөрөг 1-ээс эрг 1-ийн хооронд гэсэн. За сөрөг 1-ээс өөрөөр хэлбэл сөрөг 1-ээс эрг 1-ийн хооронд завсар гэдэг чинь шүү дээ. Энэ завсар дээр утгуудаар үүсэж байгаа нэг графикийн хэсэг үл энэ. За энэ завсар дээр бол одоо буурж ийн гэдэг нь бол харагдаж байна. За зүүнээсээ баруун чанаад зурхад бол доошооноо зурагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ завсар дээр одоо сөрөг утгатай гэсэн үг. Уламжлалын утга сөрөг утгатай гэсэн. За өсөх завсрын хувьд за энэ сөрөг 1-ээс бага завсар эсвэл эрг 1-ээс их завсар. За энэ завсар таргалзах одоо энэ утгууд нь одоо энэ функцийн утгууд нь болохоор бол энэ хэсгүүд нь болохоор өсөж гин гэдэг нь харагдаж байна. Өсөж гин. Өөрөөр хэлбэл сөрөг 1-ээс нэмэх хязгааргүй. За энэ хэсэг дээрээ буурж гин. Өөрөөр хэлбэл өсөж гин. Өөрөөр хэлбэл сөрөг хязгааргүй сөрөг 1 хүртлээр өсөж гин. 1-ээс нэмэх хязгааргүй завсар дээр өсөж байна. За тэгэхээр ерөнхийдөө параболыг графикийг нь ерөнхийдөө нэг томилон зурхахад ямар арга байдгүй гэдгийг бас хэлж өгвөл зүгээр бах. За тэгэхээр энэ функцийнхаа x тэнглэхийг огтлохыг өөрөөр хэлбэл y-ийн тэг үед баадэ. За тэгэх юм бол x гэсэн ерөнхий үржигдэхүүн гарах юм бол ийм болж байна. За эндээс бол за 3 гэдгийг язгуур дор 3-ын квадрат гэж бичиж болж байна. Тэгээ эндээс x-ээс хэн язгуур дор 3, x дээр нэмэх нь язгуур дор 3 гэсэн. За ингээд тус бүрийн тэгтэй тэнцвэлжүүл x нь тэг, x нь язгуур дор 3, x нь сөрөг язгуур дор 3 гэсэн. Эдгээр цэгүүд бол өөрөөр хэлбэл манай энэ тэнглэхүүдийг хөтлөх. За энэ цэг гэхэд чинь жишээ нь сөрөг язгуур дор 3 тэг гэсэн цэг байна шүү дээ. За энэ цэг болохоор тэг гэсэн цэг байна. Энэ цэг болохоор язгуур дор 3 тэг гэсэн цэг байна. Язгуур дор 3 гэдэг чинь ойролцоогоор 1.7 гэсэн тоо шүү дээ. За юм байна. За ингээд эдгээр цэгүүдийг ингээд ашиглах. За мөн дээр нэмээд энэ докторчлтын цэг гэж юу хэлдэг вэ гэхээр энийг графикийн нугарж байгаа хэсгийг докторчлтын цэг гэж. За энэ болохоор сөрөг 1 2 гэсэн цэг бол энэ яг график яг нугарж байгаа цэг байгаа. За энэ бол яхаар 1 сөрөг 2 гэсэн цэг. За эдгээр цэгүүдийг бол докторчлтын цэг. Энэ хоёр бол докторчлтын цэг.
За ингээд ерөнхийдөө графикаас сайхан ойлгож байгаа гэж бодож байна. За жишээ 5. Эрг тэнцүү 4-1 x-ийн 4 зэрэг хасганы x куб, хасганы 21 x квадрат нэмэх нь 3x гэсэн функц өсөх бүрх цэцэрэг болоо. За ерөнхийдөө уламжлалыг авах юм бол x кубээс хасганы 3x квадрат хасганы x нэмэх нь 3. За тэгэхээр уламжлалаа тэгээс их гээд уламжлаад гарч байгаа функцаа тэгээс их гээд бодно гэдэг чинь энийг бодно гэдэг чинь язгууруудыг нь олох шаардлага болно. Өөрөөр хэлбэл дэгштэглийг нь бодож язгууруудыг нь гаргах учраас эхлээд дэгштэглийг нь бодчихвол эвтэйхэн байдаг. За дэгштэглийг нь бодчих юм бол одоо бүлэглэх аргаар үржүүрц задлаад бодох юм бол ийм 3 олон гишүүнтэй үржүүр болоод тус бүрийн тэгтээ тэмцэлчих юм бол 3 1 сөрөг 1 гэсэн 3 цаг болчихжээ. Энэ цэгүүд болохоор манай x тэнхлэгийн огтлох цэг гарч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай уламжлал авсан функцийн энд нэг функц гарч байгаа шүү дээ. Энэний x тэнхлэхийг нь огтлох цэгүүд гарч байгаа гэсэн. За тэгээд дүрслэлчих юм бол өөрөөр хэлбэл энэ өмнөх коэффициент нь эрэг тоо учраас ахмад гишүүнийг нь өмнөх коэффициент нь эрэг байвал баруунаасаа зүүн чинээ зураг зурна, зурхтаа могоо хэлбэртэй зурна. Тэгээд эрэг тоо байвал шулууныхаа дээд талын хэсгээс эхэлнэ. Сөрөг тоо байвал дороос нь ингэж зурна гэдэг. За багш нь бол заадаг. За тэгэхээр эрэг учраас дээрээс нь могоо хэлбэртэй зурчих юм бол юм болно. X тэнхлэгээс дээшээ орчих энэ завсарт харгалзах байгаа эдгэрүүдийн утгууд бол дандаа эрэг тоо гарна. За x тэнхлэгээс доошоо орчих энэ завсарт орчих байгаа утгууд нь бол сөрөг тоо байна. За ингээд энд эрэг, энд сөрөг. За тэгэхээр энэ функцийн хувьд бол өсөх завсар нь бол сөрөг 1-ээс 1 эсвэл 3-аас 1 гэж гарах завсар дээр өснө гэсэн. За буурах завсар нь бол сөрөг хязгааргүйгээс сөрөг 1, 1-ээс 1-ээс 3 гэсэн завсар дээр буурна гэсэн. За юм байна. За үүнийг график дээр нэг тайлбарлаад харуулъя. За манай функцийн график харагдаж байна. За ийм дээшээ харсан m үсэг шиг хэлбэрийн функцийн график гарах нэ. Манай функц. За тэгэхээр манай бодлого өсөх завсар нь ямар байгаа вэ гэхээр сөрөг хязгааргүйгээс сөрөг 1-ээс 1 гэсэн энэ завсар дээр өснө гэсэн. За үүнийг мөн харах юм бол сөрөг 1 гэсэн завсарт энэ цэг гаргалзаж байна. 1 гэсэн тоонд энэ цэг гаргалзаж байна. Энэ завсар дээр өсөж байна. За өсөж байна. За мөн энэ 3-аас нэмэх хязгааргүй завсар дээр манай график мөн өсөж байна. За юм баг. За буурж байгаа хэсэг нь. За буурж байгаа хэсэг нь болохоор сөрөг 1-ээс бага буюу сөрөг хязгааргүйгээс 1 сөрөг 1 хүртэл. За энэ парабол доошоо зургаж байгаа учраас доошоо зургаж байна гэдэг нь ер нь яг энэ дээр бол энэ хэсэг дээрх уламжлалын утга сөрөг байна гэдэг нь өөрөөр хэлбэл энэ цэг татсан шүрэг шулууны налалт гэдэг бол энэ цэг татсан шүрэг шулууны налалт гэдэг бол тухайн цэг дээрх уламжлал гэсэн үг. Жишээ нь энэ цэг дээр одоо шүрэг шулуун татлаа гэхэд ийм шүрэг шулуун татах буюу энэ шүрэг шулууны налалт нь сөрөг байна гэсэн үг. За иймд бол түүнийх нь утга нь бол сөрөг тоо байна гэдэг нь илэрхий. Өөрөөр хэлбэл энэ доошоо зурагдаад байх юм бол зүүнээсээ баруун тал руу зурхад доошоо зурагдаад байвал буурж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр энэ завсар дээр буурж байна. За тэр завсар нь болохоор бол сөрөг хязгааргүйс сөрөг 1-ийн хоорондоо. За мөн 1-ээс 3 гэсэн завсар дээр мөн буурж байна. Энэ хэсэг дээр графикын зургаж байгаа хэсэг нь мөн буурж байна. За юм байна гэж тайлбарлаж байна. За мөн докторчлтын цэгүүд бол энд бол яг байна 3 докторчлтын цэг гарч байна шүү дээ. Тэгэхээр сөрөг 1 гэсэн цэгт одоо сөрөг 2 гарантай сөрөг 2.1 3 хавцаа тоо дээр бол манай функц докторчж байгаа юм байна.
1 гэсэн 1.8 тэрбум мөн докторчиж гэсэн цэг дээр докторчиж байгаа юм байна. За 3 сөрөг 2.2 гэсэн тоо хавцаа мөн докторчиж байгаа юм байна. Эдгээр цэгүүд бол нөгөө докторчлтын цэгүүд гэдэг байна шүү дээ. За тэгэхээр яг энэ цэгүүдийг бол докторчлтын цэг эдгээр нь бол өсвөр завсартаа бол ордохгүй байгаа. Гэдгийг бол та нар ажигласан баха.